Хүмүүс Дубай шоколад гоё гэхээр нь захиалаад авч үзлээ. Тэгээд ингийн шоколад өгөх юм бол арай жоохон үнэтэй. Ингээд нэг хавтгаар 82,000 гэдэг үргэлттэй байт юм байна. Яг авч идэж үзье гэж бодоод иймэрхүү мэржэлээ. Тэгээд идэж үзсэн хүмүүсийн хамаар доор амтыг хуваалцаарай. Тэгээд яагаад гэхээр би нөгөө авахаас өмнө ямар хүн амттай вэ гэдэг ингээд интернет сайслахгүй фэйсбүүкээс тэгсэн чи ерөөсөө тийм амттай гэдэг яг ойлгохтой хариулт хэлсэн хүмүүсийн ерөөсөө пост олдохгүйсэхгүй тийм учраас идэж үзээгүй хүмүүс байвал тиймэрхүү амтайгаа зүүрлэе гэдэг нэг бодоод тэгээд идэж үзсэн хүмүүстэй бас хуваалцаа гэж байна. Тэгэхээр доор идэж үзсэн хүмүүс бол амтын тиймэрхүүг нэг зүүрлээд хуваалцаарай гэж бодож байна. За миний хувьд бас ямар хуу санаа бодол төрстөө хэлээд альбан голдыг бодох юм бол амар. Одоо Монгол хүний бүх хүмүүсийн туртай альбан голдыг бодох юм бол амар чанга амттай. За нөгөө нэг юутай амар төстэй санагт надаа. Яг тэгтээ гоё шоколад ямар ч идээд үзчих хэрэгтэй. Тэгтээ бүр ингээд хүлээлтээс бол тийм айхтар даваагүй, өндөр байж чадаагүй. Нэг тийм өрмөнцөр амтаад байгаа байхгүй юу? Тэгээс самуртай шоколад юм байна. Тэгэхээр Ferrero Rocher гэдэг чинь мөнгөлөг бөөрөнгийн бөмбөг шиг шоколад гэдэг чинь тэрэндээ айгүй адилхан амттай. Тэгэхээр жоохон донтуурмаар юм байл шүү. Тэгээ ямар ч нэг дор их идэхгүй би ингээд нэг дор 2 л идэж байгаа. Тэгээд болж бол хоолноос жоохон зайтай идэхгүй нэлээд хурцсан байл шүү. За тэгээд бас доороос нь энэ шоколадыг зарж байгаа хүмүүс байх юм бол доор зар оруулж байгаа юм шүү. Авмаар байгаа хүмүүс байх юм бол